За Apple event-ийн араас iOS 26 буюу iPhone-ы шинэ үйлдвэрлэлийн систем бета буюу яг туршилтын шатнаасаа гараад хэрэглэгчдийн гар дээр яг бодитоор албан ёсоор хурж эхэллээ. Тиймээс энэ удаагийн контентоор хэрэг та iPhone дээр iOS 26 үйлдвэрлэлийн системийг суулгах юм бол ямар шинэ өөрчлөлтүүдийг мэдэрч болохыг бодитоор харуулъя. За хамгийн эхлээд lock screen-ээс эхлэе. За lock screen дээр болохоор надад хамгийн таалагдсан зүйл нь юу вэ гэхээр special буюу одоо зураг оруулж ирээд тэгээ өөрийнхөө зургийн 3D юм шигээр ингэж оруулж ирж болно. За шинэ дизайн дээр энэ цагийг ингээд яг special зургийн ардуур оруулаад өнгийг нь ингээд харуулчих юм бол айгүй гоё харагдаж байгаа. За мөн үүнээс гадна өөр юу байгаа гэхээр depth effect буюу одоо энэ зургийнхаа цаагуур ингээд жоохон blur хийгээд нэг юм focusing хийсэн юм шиг болгож болно. За мөн extended wallpaper буюу зураг ингээд цаанаасаа ингээд scale хийгээд сунгах ч юм уу эсвэл ингээд жижигрүүлэх ч юм уу тийм функц бас шинээр орж ирсэн байгаа. За тэгээд түүнээс гадна бидний өмнө мэддэг өөрсдийнхөө одоо шинэ одоо хүссэн функцүүдээ энэ дээр оруулж ирж болно. ChatGPT эсвэл цаг уурын мэдээлэл эсвэл өөрийнхөө хэрэгэлдэг бусад Apple-ийн device-уудыг хэрэг хэмжээний зэнхтэй байгаа вэ гэдгийг харж болно. За бас lock screen дээр нөгөө нэг Apple Music-д дуу сонсож байхдаас ингэж аягүй гоё альбомны cover нь ингэ тэр чигтээ харагддаг болсон байлээ. Хэрвээ энийг болиулах хүсэх юм бол шууд нэг дараад lock screen-ийг буцаж шилжиж болно. Хэрвээ шууд дахиад шилжүүлэх гэх юм бол шууд зургийнхаа альбомаар ингэж гоё харагдана. Дараагийн нэг өөрчлөлт нь Aptmix гэдэг шинэ функц Apple Music дээр орж ирсэн. Үүнийг Apple юу гэж тайлбарласан бэ гэхээр дуу хоорондын шилжилтийг мэргэжлийн DJ шиг хийдэг боллоо гэдэг. За үүнийг хэдүүлээ ямар байдлаар асааж болох вэ гэхээр iOS 26 үйлдвэрлэлийн системийг суулгасан хүмүүс Apple Music руу орох үед яг автоматар асаах гэсэн сонголтыг шууд Apple-ийн зүгээс харуулчихж байгаа. Эсвэл дуун дотор энэ хамгийн баруун талын сонголтоор ингээ ороод ирчихэж байгаа. Эсвэл бүр settings руугаа орж жагаад music гэж хайгаад за тэгээ music гэсэн сонголт руу app руугаа оронгуудаа доошлуулах юм бол song transition гэдэг дээр Aptmix гэдгийг ингээ асаагаад өгч болно. За үүнийг бас асаасан үгүйг нь яаж шалгах вэ гэхээр дуу хоорондын шилжилтийг ингээд сүүлийн 3-аас 4 секундын хооронд ингээд mixing гэдэг энэ дээр гарч ирээд хийчихэж байгаа. Тэгээд шилжилт нь бол надад их таалагдсан. Яг л бас өмнөхөөс бол хамаагүй дээр санагдсан. За дараагийн таны нэг турш үзэх ёстой хэсэг юу вэ гэхээр screenshot хэсэг байна. За screenshot хийх нь болохоор өмнөхөөс хамаагүй өөрчлөгдсөн. Шууд ингээд өөр одоо screen рүү шилжүүлж байгаа. Энэ дээр screenshot edit хийдэг болж байгаа. За хэрвээ та энэ хэсэг ингээд амар их цаг танаас аваад таалагдахгүй байх юм бол өмнөх шиг нь өөрчилж болно. Өмнөх шиг нь өөрчлөхдөө яаж өөрчлөх вэ гэхээр settings руугаа ороод general хэсэг рүүгээ орчихно. За general хэсэг рүүгээ орох юм бол энэ дээр нь screen capture гэж байгаа. Screen capture-а энэ full screen previews гэдгийг нь унтраахад л болно. За хэрвээ screenshot ингээд хийцэн бол одоо яаж одоо ямар шинэ функцууд шинээр нэмэгдсэн бэ гэхээр яг ингээд Samsung шиг circle search хийгээд энэ хэсгийг ингээд шууд интернетээс ингээд хайж болно. Google-ээс одоо энэ хэсэг нь ямар ч үстэй ч юм уу эсвэл амтны зураг, цэцэг, хувцас, хүний хувцас ч юм уу тий. Яг хүссэн байдлаараа ингээ хайлт хийх боломжтой. Мөн ask гээд ChatGPT-гээс шууд ингээ асуулт асуух боломжтой. За хамгийн гоё бас надад таалагдсан юм нь юу гэхээр энэ скриншотоо edit хийгээд edit хийж хадгалахдаа бас ингээд эндээ ингээд нэг юм гоё шилэн томруулдаг шилээр ингээ харж байгаа ч юм уу тий. Ингэж яагаад сейвлэгдэх ч юм уу те скриншот edit хийх хэсэг нь бас айгүй гойсон байл. За дөрөвт өөрчлөлт нь юу вэ гэхээр мэдээж одоо liquid glass гэдэг Apple-ийн зүгээс онцлсон шинэ дизайны өөрчлөлт. За энийг болохоор хэдүүлээ яаж шилжүүлэх вэ гэхээр мэдээж iOS 26 суулгасан хүн болгоно л туршиж үзэх бах. Customize гэж жагаад өнгө аппуудынхаа одоо өнгө дизайныг өөрчлөх боломжтой. За энэ дээр болохоор default-оор нь шууд харуулж болно. Dark гэдэг сонголтоор харуулж болно. Clear тэгээ tinted буюу энэ дээр бол хүссэн өнгө ингээд сонгож харуулах бүрэн боломжтой байгаа. За ингээд үүнээс гаднаас дизайны юм гой анимашн өөрчлөлтүүдийг бас жоохон мэдрэх боломжтой. Тэр нь юу гэхээр одоо lock screen-ийг ингээд доош нь оруулах юм бол энэ одоо шилэн мэтийн мэдрэмжүүдийг бас ингэж авч болно. Эсвэл phone app-ийн доор ингээд энэ өөрчлөлтүүдийг ингэж гой харж болно. Ер нь энэ дизайны хувьд бол ер нь амар шинжлэгдсэн байлээ. Тэгээд энэ мэдрэмжүүдийг бас та нэг хараад аваад үзээрэй. Танд бас ямар санагдаж байна? Бас комент хэсэгт бас бидэртэй хуваалцаарай. За та яг ямар өөрчлөлтүүдийг турш үзэх хэрэгтэй вэ гэхээр settings руугаа ороод бид нар батарейныхаа мэдээллийг хамаагүй дэлгэрэнгүй байдлаар гоё харах боломжтой болсон. За жишээ нь би одоо 7 хоногт батарейгаа хэр хэрэглэж байна, өдөрт хэр хэрэглэж байна. За 34 минутын өмнө миний батарей хэдэн хувьтай байсан байна ч юм уу те эсвэл ингээд камера app дээр би хэдэн хувийг үрж ийн гэдэг ч юм. За тэгээ үүнээс онцлох ёстой зүйл нь юу вэ гэхээр adaptive mode гэдэг юм шинэ мод энэ удаагийн iOS 26 үйлдвэрлэлийн системээр орж ирсэн. Энэ яадаг вэ гэхээр бид нар ингээд батарей айгу бага болоод тухайн өдрийг ингээд давж чадахгүй хэмжээд очиж юм бол энэ горимыг асаачих юм бол энэ горим танд яг тухайн өдрийг давах боломжтой байдлаар сул батарей гаргаж өгнө гэсэн үг. Өөр зарим функцүүд дээр цацуулагдж байгаа батарейны хэрэглээг бууруулад танд зөвхөн яг ингээд үндсэн одоо хэсгүүдийг ашиглах боломжтой батарейг ингээд суллаж өгдөг ийм шинэ функцийг бас Apple танилцуулсан. За тэгээд үүнээс гадна утсаа ингээд цэнгэлэхээр lock screen дээр нь ингээд 80% болтлоо хэдөө цагийг зарцуулах вэ эсвэл дүүрэхэд танд хэдэн минутыг зарцуулах вэ гэдэг бас ингээд сонголтуудыг харуулж ирдэг бас надад их таалагдсан.
За дараагийн өөрчлөлтүүд нь болохоор phone app дээр орж ирсэн. За phone app дээр ямар өөрчлөлт орж ирсэн бэ гэхээр өөрийнхөө одоо онцлог ингээ хүмүүсийг шууд дээр нь ингээд customize байдлаар ингээ гаргаад ирж болно. Favorite хүмүүсийг шууд гаргаад ирж болно. Гэхдээ энийг гаргахтаа ингээд залгах ч юм уу мессеж бичих гэсэн сонголтуудыг нь өгөөд тэгээ шууд дарах юм. Нэг удаа дарах юм бол шууд залгах. Эсвэл одоо энэ голын үндэ шууд нэг удаа дарах юм бол мессеж чинь ч юм уу ийм байдлаар өөрчилж болно. За бас танихгүй залгах юм бол өмнө WWDC дээр ярьжсэн шүү дээ. Шууд hold хийдэг болж байгаа. Гэх мэт ингээд шинэ өөрчлөлтүүд нь phone app дээр орж ирсэн байна. Дараагийнх нь болохоор мэдээж phone app-аад дагаад message app дээр өөрчлөлт орж ирсэн байгаа. За ямар хөө өөрчлөлтүүд орж ирсэн бэ гэхээр background-а ингээд message хүнтэй шалж байхдаа background-а хүссэн байдлаараа сольж болно. Жишээ нь яаж сольж болох вэ гэхээр backgrounds гэдэг энэ хэсэг рүү ороод тодорхой зургууд ч юм уу эсвэл өнгөөр сольж болно. Эсвэл playground гэдэг AI-аар зураг генерейт хийлгээ сольж болно. За мөн үүнээс гадна хамгийн Apple-ийн онцлог зүйл нь юу гэхээр poll үсгэж болж байгаа. Энэ дээр тэгээ өөрийнхөө явах хүсэж байгаа хэсгийг ингээд сонгож болж байгаа тий. За үүнээс гадна болохоор emoji буюу ингээд төрөл бүрийн эможиг микслээд эможи үсгэж болж байгаа. Одоо жишээл энэ гурыг ингээд сонгочих юм бол энэ гурав дээр суурилсан эможи шууд генерейт хийгээ гаргаад ирнэ гэсэн үг. Тэгээд энийг болохоор шууд ингээд хүн рүүгээ олчиж болно. Тэгээ ийм өөрчлөлтөд орж ирсэн. За дараагийн өөрчлөлт нь юун дээр орж ирсэн бэ гэхээр камера app дээр орж ирсэн. Та бүхэн анзаарах юм бол icon нь өөрчлөгдсөн байгааг мэдээ шууд харах бах. За камера app руу орох юм бол доторх дизайн нь бол бүр өмнөхөөс хамаагүй минимал болсон байгаа. Гэхдээ бидний мэддэг бүх одоо сонголтууд бол ингээд swipe хийгээд үзэх юм бол юу байгаа. Гэхдээ харагдсан нь болохоор бидэрт max-та 2 сонголтыг л харуулж байгаа. За түүнээс гадна энэ дээдлэлт нь бас ингээ баруун дээр нь болохоор бусад одоо функцүүд байгаа. Одоо flashlight ч юм эсвэл live байдлаар зураг дарна, exposure-ыг нэмнэ гэдэг ч юм уу тий. Гэхдээ энэ сонголтуудаа бид нар settings-д нэг юм шин функц ороод ирсэн байлээ. Тэр нь ямар функц вэ гэхээр camera settings руу ороод камера руугаа ороод за тэгээд доош талангууд indicators гэж байгаа. За энэ хэдийгээ бүгдийг хасаачих юм бол камера app дотор баруун дээдлэлт нь ингээд сонголт байдлаа гараад ирнэ. Унтраачих юм бол энэ сонголт нь шууд ирчтэй байхгүй болчихно. За өөр бас ямар шин зүйл шинээр нэмэгдсэн бэ гэхээр lens cleaning hints гэж байгаа. За энэ болохоор камерны одоо бидний камерны линз ингээ жоохон муухай болсон байх юм бол энэ опшны тусламжтайгаар зургийг илүү шууд ингээд арай ингээд камера арчилсан ч юм уу цэвэрлсэн байдлаар зургийн чанарыг бол илүү сайжруулж бас дарах боломжтой. Ийм сонголт бас шинээр нэмэгдсэн байна. За 9 дэх өөрчлөлт нь юунд дээр орж ирсэн бэ гэхээр та шууд анзаарах бах. Photos app руу орох юм бол Photos app-ийн энэ доор ингээ library collection гэсэн юм хоёрхан сонголт гарч ирж байгаа. За collection хэсгийн энэ дизайн бол хамаагүй өөрчлөгдсөн. За тэгээ зургуудыг бас айгүй гоёор ангилдаг болцоо байгаа. Video, selfies, cinematic, portrait энэ гэдэг ч юм уу те. Тэгээ та бас энэ хэсгийн дизайныг бас гоё сонирхоод үзээрэй. За хамгийн сүүлийн таны туршиж үзэх боломжтой өөрчлөлт юу вэ гэхээр podcast app дээр орж ирсэн. За podcast app дээр ямар өөрчлөлт орж ирсэн бэ гэхээр хурдыг нь ингэж тааруулж болно 2x 1.8x энтер гэдэг ч юм уу тий. За түүнээс гадна зарим подкастуудын хувьд одоо ингээ background noise жоох их байгаад байдаг шүү дээ тий. Сонсгож жоохон төвхтэй байдаг. Тэгвэл тэрийг нь болохоор enhance хийгээд артлын ингээд noise-ыг тийчгт нь байхгүй болгож болно. За тэгээд энэ ингээ өөрийнхөө сонгосон энэ одоо settings-ыг болохоор default байдлаар шууд бүх одоо подкастууд дээр тохируулсан байдлаар бас тааруулах боломжтой. За тэгээ энэ удаагийн контентыг үзсэн та бүхэнд баярлалаа. iOS 26 үйлдвэрлэлийн системээс онцлог 10 өөрчлөлтийг харуулахыг хичээлээ. Гэхдээ үүнээс гаднаас айгүй олон өөрчлөлтүүд орсон гэдгийг бас сануулах хэрэгтэй байна. За энэ удаагийн iOS 26 үйлдвэрлэлийн системийг iPhone 11 буюу түүнээс хойш үеийн iPhone-ы хэрэглэгчд шууд татаж аваад турших боломжтой. Татахад нэг 30-аас 50 минутын цаг авч илээ. Бета буюу туршилтын хэлбэрээс гарцсан болохоор ямар нэгэн гацалт ч юм уу алдаа юу ажиглахдаггүй. Гэхдээ утсанд бол бас их хэмжээний жоохон халт үүсгэж илээ гэдгийг бас сануулах хэрэгтэй байна. Хэрэг та бүхэнд туршиж үзсэн бол комент сэдвээр үлдээгээрэй. Тэгээ дараагийн контентээр уулзлаа. Түр бай. Subscribe дарахаа бити мартаарай.